Нэвтрүүлгийн маань байнгын үзэгч байж бидэнд хандан загтал бичиж утсаар холбогддог үнэнч үзэгчдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн редакцид ирсэн загтал хүсэлтийн олонход гэр байшинтай болох чинхүү хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм загтлууд байдаг. Хүний амьдралын наад захын хэрэгцээ, шаардлага, амьдрах орчин болсон гэр байшингийн асуудал олон айлын хувьд амин чухал бүр гол хүсэл мөрөөдөл нь болцоход байгаа нь өнөөдөр манай нийгмийн ядуу зөдөө байдалтай холбоотой муу даа гэж бид боддөг юм аа. Гэтэл хүний хүсэл мөрөөдөл гэдэг гэр байшин зааман хөл дүүжлэх унаад төдийгээр хязгаарлагддаггүй маа. Хүсэл мөрөөдөл гэдэг үнэхээр хүчтэй. За бүр хүний хаанч авчиж юу ч бүтээж чадах эд шидтэй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр бид нэвтрүүлгийнхаа тусгай дугаарт за мөнх баярын Дүлмаа гэдэг эмэгтэйг урьж оролцуулж байна. Энэ эмэгтэй маань амьдралд нэг удаа алдсан ч гэсэн сөхөрч сөгдөөгүй, босож, тэмцэж, тэмүүлж яваа эмэгтэй. Дүлмаа маань энэ удаагийн нэвтрүүлэгт амьдрал түүний үнцэн, за эрх чөлөө, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хуваалцгаална. Ингээд нэвтрүүлэгтэй маань хамт байгаарай. он 49 настай залуу сайхан ээжигээ бөөрийн дутагдал гэдэг аюул төвчнөр алдсан Дүлмаа тэр үед 20 гаруйхан настай 3 дүүтэй айлын ууган охин байлаа. Ээж гэдэг дүшиг тулгуур инэрл хайраа алдсан бүсгүйд амьдрал дээшээ тэнгэр доошоо газар хатуу санагдаж бин дүн явхдаа үеийн найзуудтайгаа нийлж хил гарсан байна. Тэр үед бол яг л ерөөсөө автага бүгдээрээ нэг тиймэрхүү байдалд л үлдлээ, жоохон хөмөрцөн тоошин жоохон хэцүү байдалд үлдсэн. Хүн болгоно л нэг цаашаа гээд байгаа юм шиг, цаашаа хараад байгаа юм шиг нөө арай нэг жоохон 18 тай биш. Тэгсэрнээ нэг 20 хэдтэй болохлоор ч бас нэг өөрөө юу чадахгүй мөртөө нэг хомдомтхаа нэг тийм үе байдэн штэ. Тэгээд тэрийг мэдгүй. Тэгээд нэг найзтайгаа хотод ажил хайж явж байгаа таараад гадагш явах санал аваад тэгэл анх маш том малтсан. Амьдралдаа маш том нэг удаа алтай хийсэн. Тэрийг яг хүний амьдрал богинохоо бас ганцхан удаа тохиолдох залуу насаараа төлсөн. Тэгэд 10 жил чанга авсан. Чанга тэнглэнтэй орох ангид ялах хүүхдтэйгээ таслагдсан. 3 сартай баг хүүгээ тэврээд хатуу нэртэй газрын хаалга татахдаа юу хийчгээд хаана ирснээ ойлгож ядаж байсан бизээ. Хорхангийн захир гадраас за 1 жил боллоо шүү. За одоо ингээ хүүхдээ явуулах болгоно. Хэрвээ ард эрт ч хүн байхгүй бол одоо нэлхсээ сувил руу ингээ явуулаад дараанаас хэмжээ газар явуулдаг. Өөрийнх нь зөвшөөрлөөр. Тэгээд ар гэрээс ч авах хүн байвлээ. Тэгээд яасан. Тэгэл 1 жил ойртох тусмал бас одоо явуулна даа гэж бодож байгаа юм чинь. Ер нь бол би хүүхдээ явуулаад би өөрийгөө хурцлсан л та. Цаасан дээр бичиж аваад би өнөөдрөөс эхлээд өөрийгөө хурцлах ёстой юм байна. Өөр болох ёстой. Хүүхдээ явуулсан хүүхд маань том болно. Агаа нь бас том болж байгаа гэдэг утгаар нь би өөрийгөө хурцлж эхэлсэн. Тэгээ номын сан байдаг. Зүгээр нэг ингээд ном унших нэг ондоо тийм ээ. Тэгээд хүн би тэр дотроос яг энэ 10 жилийн дараа би хэн болоод гарах вэ гэдэг бас нэг ондоо. Тэгээд бодож үзээд би өглөө болгон би тэнгэр шиг вэ гэдэг шүлэг байдаг штэ. Хамаг бүгдээр чамайг харааж нүлмэж байвч тэнгэр шиг л байв. Хамгийн сайн хүмүүс гэж хашгиж өрөөж байвч тэнгэр шиг л байв. Төвчээр барагдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай мөнхөд амгалан. Тэргэнд суулгаж алтан дитэн өмсгөвч тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг. Хинч намайг сонсохгүй байсан ч хамаагүй. Би тэрийг уншдаг, өөртөө уншдаг байсан. Тэгээд тэрийг уншсан өдөр болгон би одоо ямар ч хэцүү ажил байсан гэсэн. Нэг бэлээ ажилласан ч хайж таахгүй хэцүү үе байж гар цэвэр өсрөх үе. Тэр болгоныг давахын тулд би маш их тийм төвчээртэй байх хэвээр. Төвчээртэй өглөө болгон одоо эмэгтэй хүн нүрэ будчаа талент дарахад гоё байдаг штэ. Тэрэн шиг би амьдралаа тийм толгор болгоё гэж бодсон л да. Тэгээд би саарл биш тэр дотор сэтгэхтэй би саарл биш өнгө гэрэл олж харъя гэж бодоод юм сурч эхэлсэн. Ерөнхийдөө англиар ярьдаг, янз бүрийн хэлээр ярьдаг бас орон орны хүмүүс би тэнд чинь
бас нэг англи хэлний мундаг том багш байсан л да тэнд. Тэгээ би гуйсан. Тэнд хичээл заадаг байсан. Тэгээд би ороогүйс. Та надаа би одоо ингээд зэрэгцээд эднэртэй цуг ингээ ямарг байна. Би одоо чийжил чаднаа. Би ой сайтай. Би танаас ингээд шууд ингээ бичээд авчи. Би зүгээр үг өсгөн сурах надад юуг би зүгээр яриа сурмаар байна гэсэн. Яагаад чи зүгээр үе аж сурж болно шүү дээ. Өөрийгөө хичээгээд тэгээд хэлэхлээр би жоохон эргэлзэж байгаа л тэгээд сурсан. Тэгээ хүмүүс ингээд сууж хат нэг 5 6 хүн суугаад өрөөнд сууж хат би хол очиж сууж агаад тэгээ яадаг гэсэн. Тэгээд цуг сурж исэн хүмүүс энэ аягүй шаартай. Бараг ингээ орон дээрээ сууж исэн чи байнга нөгөөдхөө уншаастай байх ингээд Америкийн Техас мужаас ирсэн гэдэг. Бас л буйны югаар ирж байгаа нэг Бренда гэдэг эмэгтэй ирсэн байхгүй. Тэгээ би зөх хэмжээгээр англи хэлний баг зэргийн юм ойр зүр юм ярьдаг болсон байсан. Байнга нөгөө сайжрахын тулд зохиомжлог хийдэг байсан би. Тэгээд ячаад багшаасаа гуйсан надад ингээ орчин байхгүй учраас одоо энэ хүн ингээл яваад өгнө. Тусдаа ингээд зааланд нэг сандал тавиад надад нэг ганцхан цаг өгөөч тий. Би энэ хүнтэй ингээд өөргөө чадах ятгаар ярья гэд өөрийгөө танилцуулаад ярьсан. Би яг бойл гадралдаг. Тэгээд энийг чайсан сурах гэж боддог. Тэгээд би энэ англи хэлийг ингээд сурч эхэлж байгаа. Би ингээд алдчихж байгаа ч гэсэн тантай ингээд яриад өөртөө орчин бий болгомоор байна. Та ингээд надад хаягаа өгөөч. Надад хэрвээ дургуцахгүй бол тий. Тэгэх юм бол би ингээд тань захиа бичээд би сайжирмаар байна гэд. Тэгээд хоронгийн захиргаа зөвшөөрөөд хоронгийн мэйлээр тийм Америкийн Техас мужаас надад цагтл ирдэг, би бичдэг. Би одоо нэг ажлын 8 цаг байлаа гэхэд бидний хинж байсан гэсэн одоо цагаан бүрээс чинь их том те хэдэн хантигч байсан гэсэн бид нар 10 11 ширхий шууд оёол босно. Тэгэл эвхэж тавиал босно. Тэгэхэд одоо тийм нэвчээрийг би гадаа явахдаа би мэдгүй өөрөөсөө олж харж байгаагүй. Нөгөө зургаараа явахдаа хүн чинь нөгөө Солонгос кино шиг л бодол явж байгаа штэ. Зурагтай ном шиг бодол явал. Тэгэд яг тийм биш. Яг ингээд чиний дөрвөн мөч хэрэг хөдөлжээвэл гарсан юм чинь ингээ хажуу чинь байж тэр чиний хөдөлмөр дараа нь чи тэрийг хийж чадсан байна гэдгийг би тэндээс ойлгосон. Маш их юм сурсан. Тэнд маш их авьяастай хүмүүс байдаг байсан. Юмны ард гарна гэдгийг ямар юм байдаг вэ? Яг их ажлын ард гарна гэж ямар юм байдаг вэ гэдгийг бас мэдсэн. Би хизээч өөрийгөө нэг тийм нацилттай өргөөд явах тий. Гартаа угаасаа битгүй. Тэгэд яасан юм нэг хүрцчээ хоёр хүрцчээ багаар тэр олон хүмүүс юм хийх бас ямар байдгүй тий. Тэгээ би энийг одоо хэцүү үед бүгдээрээ хэцүү учраас би энэ бас маш их тусалдаг. Хамгийн гол нь сэтгэлээрээ саарлыг биш өөр өнгийг олж хараад би өшөө өөр болно гэдгийг л мэдэж байх юм бол өөр болж болдог гэдгийг л би ойлгосон. Хамгийн их хурцлсан юм болохоор би өөртөө итгэл байсан болол гэж боддоо шүү дээ. Чи өөрөөсөө өөр хиндж битий найд гэж л өөрийгөө хурцлсан. Итгэсэн тэгээд тэрүүгээр яасан. Тэгээд хайртай хүмүүс юм хүлээж байгаа хайр маш олондоо байсан л да. Уулзах тусам одоо 1 минут уулзахад хүн тэр урд нь тэр хүнтэй уулзаа тэр хүний зүрх сэтгэлтэй эцэг эхийнхээ хайр инэрл тийм мэдэрч байгаагүй юм а. Тэнд орсон хойноо 1 минутын дотор мэдэрдэг. Анх хаалгыг нь татаад ахан дүүс хань ижил анд нөхөд хэнийг ч ирүүлэхгүй бай гэж бодсон залуу хүмүүсгүй аажимдаа түүнийг л гэж зориод ирдэг. Хайртай дотны хүмүүсийнхээ тус дэм сэтгэлийн халуун элчээр хамт байгаа хүүхнүүдийнхээ дэмжилгээр өөрийн бат зоргоор жилийнсэн 10 жилийг даваад гарах сэтгэлийн халтыг олж авсан байна. 8 дугаар анги хамт төгссөн ангийн андууд нь ханых нь ээж дөлмад тунчиг халуун сэтгэл гаргаж байсныг тэрээр дахин ярьж байсан. Чамайг одоо яг эргэж ирэх юм байна уу гэд нэр бичүүл гэдэгт нь би хэлжсэн л да. Над дээр бол одоо яг үннийг хэлэхэд бол ирэх юм байхгүй. Бид ч хөө юу яриад байгаа юм чи ч одоо ихээс сэтгүүлээ гэсэн би айлын том дөрүүлээ л дээ. Дөрөв нүнэр чи эрдэм өсчихгүй одоо ийм олон жил автсан. Тэгээд одоо юм чин боломж олцоо хүрх амьтад одоо дөнгөж өөрсдөө ч гэсэндээ бас ингээд амьдрах гад ингээд яаж байгаа юм чи би нэрийг бичүүлмээргүй наа гэсэн байхгүй. Тэгээд хэлсэн. Тэгээ би юу ч хичүүлээгүй бэжсэн. Тэгээд яг тэ дотроо л ер нь жоохон өөрийгөө хурцлаа жоохон давлантайгаа эвлэрэл гэж бодсон л да. Түүнээс мэдээж ирэх тийм хатуу сэтгэлтэй юм гэж юу ах вэ? Тэгсэн чинь нэг хэдхэн хоногийн дараа
та бүртгэл дуудаал үгүй чи одоо яасан сони юм бэ хадам ээж чи ирээд гадаа уйлаад энэ одоо миний нэрийг бичүүлэг юм бол би ядаж царайг ном авчиад явах юмсан хүмүүн гэсчгүй одоо таны нэр байхгүй л юм чинь тэр дөрмээрээ тэгээд уулзуулаагүй л те уулзахгүй тэгээд нөхөрчин гэдэг хүн ингээ битээр ингээ баталгаа те ингээ зүв зүгээр байдаа ингээл ясаан тэгээд одоо тим байхгүй хоёр хүүхэдтэй битээр гэл бас гадаа уйлаад энэ чи одоо нэрийг бичүүлэхгүй юм чамаа чи өөрөө зөвшөөрөө тохиолдолд бол бид нар ядаггүй гэд. Тэгээ яг би нэгэнтэй гадаа тэгээд юу яцсан багт ямар ч намаа гэж байгаа юм бэ намаа гэх хүмүүсээ чад би бас ингэж болохгүй гэл тэгээ би хэрэгэлтэндээ гарья гэд тэгээд анх хэрэгэлтэнд гарчсан тэрнээс хойш ер нь бол намайг тэр олон жилийн хугацаанд гаран гартал адам ээж маань одоо 70 хүрж байгаа буянтай хөшин байгаа. Манай одоо 66 тай хөшин байгаа. Тэгээд нөхөр маань жоохон бие мотой болсон. Явтай тэгээд бас нөгөө ганц би эрэхтэй хүн амьдрал нөхлөгдсөн. Тэгэл хайртай хүмүүс маань хүлээж ирсэн. Тэгэл хүний амьдралын 10 жил алдсан алдаагаа хамаг залуу сайхан насаараа төлчгөөд эрх чөлөө гэдлэхээр гарч ирэхэд нэг ойтой гэртээ харсан баг хүн аль хэдийнэ сургуулийн сурагч болоод гүйж авлаа. 8 жил гарan гэсэн үг шүү дээ. Биеэр суугаад ажлынхаа өнөختөө нийлээд 9 жил 6 сарын дараа яг 10 жил болоход 6 сар дутуу байхад гарсан. Гарах дөх тусам минь хамгийн түрүүнд цаг хугацаа алдчихж байгаа учраас би хоног хугацаагаа айгүйх бичиж тоолж өдөр болгоно хэмнэлт хийдэг гэсэн. Тэгэл ойр тогтсон бүр өдөр бараг 2-3 бичих гээд ах шиг санагддаг байсан. Анх тэр олон жилийг хэлжсэнээсээ илүү тэр олон жил тэр ялын хэмжээ дуусах төхөөрөө бүр хэцүү. Хичнээн өнгөөр харъя гэжсэн ч ямар байх бол гэсэн айдас бол байна. Мэдээж өнөөдөр намайг одоо 8 жил гарангийн өмнө нийгэм дээр ингээ хүл гიშгээд те Улаанбаатар хотод алхаад гიშгэж чад хідэн байшин байсан гэдэг шиг өнөөдөр намайг ин гэртээ ирсэн багт хоноод босоход нэг байшин нэмэгдсэн л байна шүү дээ те. Тэгэхээр тэр олон жилийн хугацаанд юу өөрчлөгдгөө бас тэгээд хүмүүсийн сэтгэл зүй нийгэм яаж өөрчлөгдгөө миний найз нөхд анд нөхөд ажил хэрэг одоо миний хийх юм юу намайг яаж хүлээх бол гэдэг айдас бол угаас хүн болгонд байдаг надад ч байсан гарах төх тусам бол бүр их байсан. Ойр тойрных минь ингээд өөрчлөгдсөн байгаа хөө. Тэдэртэй ч юм бол дандаа уулзах чадахгүй шүү дээ. Ингээ өөрчлөгдсөн, би ч адилхан хөшөрсөн, тэр хүмүүс ч хөшөрсөн, цаг хугацаа ямар их явсан юм бэ? Тэ нийгэм айхтар ямар өөрчлөгдсөн юм бэ? Хүмүүс ямар гоё болцсон юм бэ? Хүмүүсийн харьцаа, хүмүүсийн одоо бие хагаа авч явж байгаа байдал хүртэл бүх юм ямар өөр болсон юм бэ гэдгийг л дотроо шокийн байдалтай хүлээж авна шүү дээ. Тэгээ гаднаа бол тэгэл харьцаагаараа хүмүүстэй ингээл ямар гоё болцсон юм бэ та нар гэж яриагаар хүлээж авахс дотроо бол ийм бэ болцсон юм бэ шүү нөхөрлөл мамна гэдэг утгаар л хүлээж авч байгаа. Тэгээд бас яг нийгэм гараад яг тэнд орж исэн шигэ өөрийгөө урцалж исэн шигэ би одоо бас бүр өөр байх хэрэгтэй гэдгийг л тэрч хэлсэн. Дулмаг ингээд гэртээ эргээд ирэхэд нь хань 2 хүүн ханийх нь ээж гээд алгаа тосоод өгтөх халуун сэтгэлтэй хүмүүс байсан нь хамгийн сайхан. Гэсэн ч тэрээр нийгэмд хүмүүсийн дунд орох гэж баггүй бэрхшээлийг туулсан байна. Миний хувьд болохоор ер нь бол яг баг ингээ ярьцсан баг одоо тий энэтэй л намайг ойлгож хүлээж авах хүмүүсээ л тий хүмүүс одоо нэг мандаа олцсон тий нэгэнтэй миний туулсан амьдрал одоо надад би эхлээд айгүйх нууя гэж боддог байсан. Гэхдээ миний одоо тийм одоо миний өөрийн хувьд тийм зүрх тусам амьдрал тийм айхтар цохирлогыг дагуулсан тийм он жилүүд байсан учраас би тэрнийг одоо өөрөөсөө зайлуулах ч юм уу те би тэрнээс ичих тийм байхгүй. Би тэрийг өөрчлөөд эндээс би юу сурсан бэ гэдгийг би одоо зориг болгоё гэж бодож байгаа болохоос ш одоо л надад ичих шаардлага байхгүй мэнэ. Гэхдээ би айхтар хүмүүс болоод энэ одоо орхингид байснаа юуг нь одоо ингэж ярьдیں гэж бодох хин нэг хүний одоо ичж байгаа завж байгаа тийм сэтгэлээвэл одоо бас ойлгорой хүмүүсээ тий бас хүн болго имзэглэж явдаг. Би дөнгөж гарчаал зах дээр ингээл ажил хийгээл байж хахад урд нь юу хийжсэн бэ? Төлөө юу хийжсэн бэ гэж хүмүүс асуудаг. Тэгэл би бүгдэнтэй нь адилхан гоё найз нөхд болол ингээд байцснаа. Би гэртэл байсан. Би гэртэл гэрээ авааг өрөг гүйцэтгэл, гэрээ эцэгтэйгийн өрөг гүйцэтгэл гэртэл байдаг байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр хүмүүс тийм үү тэр олон жил гэртэл агаад байдаг гэсэн юм уу гэл
гээл нөгөө сонирхож эхлэн шүү дээ мэдээж хүн нөхөрлж байгаа найз нөхдөд. Тэгэл нэг нэгнээсээ зарим нь сонсно. Тэгэл ангуун дээр ингээл зогсож явах. Тэгээ хор хангад ажиллаж исэн хүмүүс ч хэл орж ийн. Би дандаа л ангууныхаа ард дор орохгүй мэдээж. Тэнд байсан хүмүүс ч хэл орж ийн. Зарим залуу хүмүүс нь бол тэгээ сайхан надад муу санаж ирэхгүй л ахaltaа өрх юм. Тэгэл сайхан сэтгэлийн үднээс хүй төлөөгчээ сайн уу. Тэгэл мэдхгүй өөрийн мэдлгүй хизээ гарсан юм бэ та. Хүй хизээ гарсан бэ гэж асууж штэ мэдээж. Тэгэхэд тэр хүмүүс нөгөө хажууд байсан лангуудаа хүмүүс юу гэж бодох вэ? Тэгэл янз бүрийн юмнаас л ингээд нөгөө өөрөө өнтгчлөл ойрхон хажууд ингээд одоо хүний мал болох ч юм уу те тэмүүцтэй за одоо ингээд л бүртгэл явагдаа би аваагүй штэ тэгсээр нэ бүртгэл ингээд явагдаад цагдаад яачлаа ингээд камер шүүгэл гэдэг тэгэхээр намайг таних хүн байх вэ? Бурхан минь те хүн бас хэмжээлж байгаа юм чинь. Эсвэл бидрээс бүгдэнгөөс нь мэдүүлэг аваад ирэхээр яа шийтгэл эдэлж ийсэн үү гэж надаас асуул би яанаач гэдэг юм те. Тиймэрхүү бол эмзэгэл бол байнга байсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Азмуулд хамгийн онцгой үнээр хамгийн өргөн сонголттой хямдралаа. 1-р давхрын бүх бэлгийн хувцас 2800 төгрөг, 4800 төгрөг, 9800 болон сар шинийн баярыг дуустал хямдрах тул та бүхэн яараарай. Давхар дуулгах таатай мэдээ. Азмолын Азмол хүүхдийн хувцсны 2-3 дугаар давхруудад шинэ бараа ирлээ. Энэ оны тренд болж байгаа бүх насны хүүхдүүдийн шинэ загварын I am Kids, I am Baby, Minoti брэнд хувцснуудаар бүрэн шинжлэгдлээ. Хүүхдийн биед ээлтэй, хөвөн, даавун, нэхмэл, сүлжмэл, малгай ороолт, бэйли, цамцгээд өнгө загварын өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнүүд шинээр ирлээ. Та бүхэн яараарай. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Хамгийн түрүүнд юу хийндэ гэж бодсон бэ гэхээр яг хөө зүгээр би нөхрийнхөө хувьд болохоор нөхөр хүүхдийнхээ хувьд болохоор сайн ээж, сайхан хань те. Одоо аав ээжийнхээ хувьд сайн хүүхэд нь байх юм шүү гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Хоёр дахь хамгийн том зорилт нь болохоор зорилго маань юу байсан бэ гэхээр тэнд нэг намайг чанга дэглэмд ахт дэлхийн зүүн олон улсын байгууллагаас тийм
өөрийнхөө мөрөөдлийг өөрийнхөө аз жаргалыг ирээд өгчээ. Мөрөөдлөгөө юугаар төсөөлж гин, ямраар төсөөлж гин гэсэн тийм эсэ бичлэгийн уралдаан зарласан 400 хүүхэн донд. Тэгээд яг өөрийнхөө яг л одоо үдсэн юмаа бичээд хийх гэж байгаа юмаа гараад хийх гэж байгаа зорилгоо бичсэн. Тэгээд тэрэн дээр бичсэн. Тэгээд надад бол зохиолч Шүүдэр Цэцгийн нэг хэлсэн сайхан үг байдаг л да. Тэр надад айгүй таалагддаг. Одоо хүн амьдралынхаа дархан аз жаргалынхаа зөвхөн байх ёстой гэсэн тийм үг надад таалагддаг. Тэгээ би анх тэр эсэ бичихтэй тэр сайхан үгийг хамгийн хэмтэн бичээд тэгээд өөрийнхөө зорилгыг бичсэн. Тэгээд гар урлалын хэмжээнд бүхэл төрөл орно. Одоо жаз, урлаг, одоо хөөрөг, мөрөг, одоо тэр чулуугаар нэмэдэг бол чулуугаар нэмэдэг, ойдог барьдаг. Бид нар бол бүгд аян мундаг ойдолж хүүхнүүд байсан. Тэгэл одоо юу гэдгийг зурдаг, бичдэг. Бүхэл гар урлал одоо таавч байх одоо тэнд чи амар мундаг дайлан майлан ойдог, зээгт наамал наадаг. Дандаа бурхан бүтээдэг тийм хүмүүс байсан. Тэгээ тийм мундаг хүмүүс дунд байсан болохоор би дандаа олон жилтэй. Тэгээ би хэрвээ би яг энийг зорих юм бол би бүтээж чадна гэд би тэр цаасан дээр тэрийг буулгасан. Би эхний ээлжинд би 10 хүний бүрэлдэхүүнтэй өглөө болгон аз жаргалтай инээж би энийг инээж орж исэн. Тим сайхан хүүхнүүдээр бага бүрдүүлсэн. Гэхдээ зовлон үзчихсэн эмэгтэйчүүдээсээ тийм том цэгтэй болно гэсэн зорилго бүрдэлж исэн. Тэгээ тэрийг бичээд би 1-р байлд орж исэн. Би мөрөөдлийг гарсан цагаас л хойш биелүүлэх гэж явж байна. Тэгэл ойдл одоо юу гэдгийг хүн бас нэг би бас дийлэхгүй болохоор бас янз байна л да. Гэтэл би шантраагүй ойдл бид нар маш гоё бижакнууд хойж илаа. Шото цамцнууд хойж илаа. Тэгэл хүн захиалах юм бол одоо халцтай халцгүй гэрийн бүрээс хойж илаа. Тэгээд бид нар тэнд дахт өөрсдөө эсэхгүй эсвэрийн цэг гэж тустай байсан. Эсгцэн юм л ойд байсан чинь. Нэг бандаа ингээл нэг худалдаж аваад бандан дээр ингэж үе тавиал нэг хайж барайл яг өөрөө эсгэх болсон чинь гэрийн бүрээсэн дээр нэрээ ямар үлээ гэж бодд юм лээ. Тэгэхээр л тусдаа л бүхэн хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Тэгээд янз бүрийн хүмүүстэй ажиллаж хамтарч үзэж байна. Тэгээд маш мундаг хүмүүсээс аюул хэмсэрж байна. Одоо бас мөрөөдлийнхөө багахан хэсгээс бүрдүүлээд явж байгаа гэж боддоо шүү. Дөлмөн өнөөдөр гэртээ суугаад цаасан шумлын бүтээл урлаж байна. Сураад сар гаруйхан болж байгаач энэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулжээ. Сар гарангийн өмнө хорон дээр ийм юу болох гэж байна. Ийм одоо сургалт эхлэх гэж байна гэд. Тэгээд тийм өнгөр эмхтэй хэдэн урлагийн багш нартай ирж заасан. Тэгээд одоо Японы цаасан урлал гээл байдаг. Тэрнтэй адилхан одоо манай монголчууд нөгөөд цамын баг одоо баг тийм юу өдрийг одоо сонингоор цаасаар ингэж анхуугаар ингэж хийдэг гэсэн. Энэ юмнуудыг бэлтгэхдээ бол ер нь бүгд тийм. Зүгээр гурил байсан ч болно, гурлаа буцалгаад хийж болно, таргын цавгаа ашиглаад хийж болно. Дандаа л гарын доорх материалаар одоо ямар нэг юм хийхэд голцвол айгүй мөнгө шаардлага болдог шүү дээ. Тэгэхээр одоо бид нар шиг хүмүүст бол яг үннийг хэлэхэд бас хэцүү тийм ээ. Тэгэхээр миний хувьд болохоор нэгдүгээрт өөрөө маш их сонирхолтой байлаа. Энэ миний хамгийн түрүүнд хийсэн хойно. Тэгээд хурх юм шүү дээ. Тийм. Хурх хийж байгаа. Оргонаасаа жоохон том болсон. Тэгээд ингэ яасан. Тэгээд энүүгээр болохоор ер нь өөрийгөө ч хийж болно гэсэн үг. Юуг ч хийж болно. Чи юуг хийж дөөрэмээр нь, юуг хүмүүс таниулмаар нь. Би бол одоо эхний ээлжийн цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо ийм байгалийн болон гэж байдаг шүү дээ. Бидний дээхэн үед сургуулийн үнд байдаг байсан. Одоо бол бүх юм бэлэн болцсон болохоор их ховор. Жишээлбэл одоо юу сарлаг гэхээр яг ямар юм байдیں۔ Тэ? Одоо ямар тогшин авиртай хүл гараа яасан одоо ямар юм байд юм бэ гэл тэгэхээр хүмүүс нэг өхөрний юм уу ч гэдэг юм хүүхдүүдэд сайн мэдэхгүй шүү дээ тий. За тэгвэл яг бодитоор нь хийгээд энэ буланд тэгээ ингээд доор нь ногоотой. Яг л байгалыг харуулсан тийм буг согоо нь одоо бэж идэх ч гэдэг юм. За тэгвэл нэг Африкийг харуулахаар бол заан анааш нь бэж идэх ч гэдэг юм уу тий. Тэр утгаар нь ингээд юу яах юм бол хүүхдүүд чинь за энэ амтэн чинь нэрээ юм цоохор байд юм биш үү тий. Энэ амтэн чи ийм байд юм бэ. Манай тий манай 5 өшин мал чинь одоо ийм байдгийн биш шүүч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээр үеэсээ өвлөгдөж яасан юугаараа л модноос
цаасыг гаргаж авдаг. Эргээд энэ цаас маань мод болж байгаа л. За энд болохоор яг хөө жоохон анхны юм болохоор болигдуулсан. Гэхдээ миний хүү бүх учраас би бас бэлэгдлийн бодоод ямар ч ийсэн хүүгээ бүх хүн хулгарч ихтэй байдаг ч гэдэг юм уу тий. Тэргээр нь бодоод би ингээд хүүгээ хийсэн. Тэгээд манай хүүхд анх хийжсэн жээж хизээ юм чэйжгүй бүх байлаа гэл яг л хэлж өгж байгаа юм чинь тэгээд тийм бэ юм бэ гэл. Тэгээд гэрийнхэн маань айгүйх дэмждэг учраас би айгүйх урам орд юм уу. Манай нөхөр ямар санд тэгдэйн пишин дээр тавьсан юмдаа би дурваас илүү хайртай маа гэдэг шоглоо тэгээ ярьж идэв. Тэрэн шиг би өглөө босоод хатсан байна уу? Яаж хатаж эвдэрч чадчихөө те? Яаж хатаж гээд өглөө болго эргүүлж тавиал одоо яг нэг гурал зураад эвэн нийлдэг шиг. Бол хүний биед хортой юм байхгүй. Ерөнхийдөө бол эко бүтээгдэхүүн. Ер нь хийж байгаа юм болохоор 2-3 хоног хатаадаг. За энэ болохоор зүгээр нэг шаар. Би болохоор энүүгээр заан хийх гэж байгаа. Жижиг зааны тугал хийх гэж байгаа том хэмжээтэй мөртлөө. Тэгээд энэ болохоор одоо зааны маань одоо ерөнхий чээж өшөө суна штэ. Чээж болно гэсэн үг. Ардын жүжигчин дуучин бодлын цагаан хүнд болдог долгор ихч маань одоо хүн цуглуулд юм билэ. Цуглуулгыг харсан, сэтгүүл дээрээс харсан би. Маш гоё олон цуглуулга байд юм лээ. Тэгээ шилэн мадан одоо юу гэдэг янз бүрийн л бүтээгдэхүүнээр хийсэн юмнууд байд юм байлаа хонгод. Тэгээд яг миний энэ шиг одоо бүтээгдэхүүн орсон юм эко бүтээгдэхүүн орсон юм хүн байхгүй хаа гэж бодоод би маш гоё хүн хийгээд хамгийн ихний ээлжинд далуураад бэлэглэе гэсэн тийм зорилготой байгаа. Хичээлөө гэж бол нэрээ ер нь бол яг нөгөө яс махан дотор шингэсэн үнэл ойлгоно л да. Хичээлөөгүй байхад суд өвддөг гэж хэлвэл одоо хинж ойлгохгүй шүү дээ тий. Хүн зүгээр толгой өвдөл ийм угаа зүгээр болчдөг. Тэгвэл тэр тийм өвчин биш байхгүй. Өнгөтөр одоо хорх анги дээр бичлэг хийхэд ямар байдгүй тий. Нэг ингээд орон дээр ингээд 10 ч зүгөө адилд өвсөн одоо байхад тэр зүгээр л ингээд улаан ирэм мэрэ харагдаад тэр гоё л харагдана өнгөт учраас. Тэр доторх хүний сэтгэл, тэр доторх удаан хугацааны амьдрал ямар ах. Түүнээс биш тэр дотор хинч мэдрийг зодохгүй. Хамгийн гол нь тэр хүний зүрх сэтгэл тэр дотор юу нүдэж байх вэ? Өвчин тосхгүй ч гэсэн сэтгэлийн өвчин гэдэг чинь аимшигтай юм байна шүү дээ. Хүлээлт. Би бол өөрийгөө маш олон жил эрхчлөөгөөр өвдөжсэн. Миний судас өвдөжсэн, маш удаа өвдсөн. Тэгээ одоо л юу ч өвдөхгүй. Эрхчлөөгүй болох айгүй хурдан. Тэ? Хормхон төдий чи юу хийснээ мэдэхгүй байж чи эрхчлөөг болно. Тэрийг эргээд олж авахд бол чи ерөөсөө л тэгэл амьдралаараа л төлнө. Цаг хугацаа, залуу нас одоо юу гэдгийг тэр бүхнэрийг төлнө гэсэн үг. Цаг мөч болгоныг амьдралын хугацаа болгоныг ямар үн цэнтэй гэдгийг эрхчлөөтэй байхдаа мэдэрж байгаа шиг тэрийг алдахгүй мэдэрсээр явах хэрэгтэй. Тэгвэл тэгэл хүн соцсон өгдөхгүй. Шаналх шаардлагагүй. Ирээдүгөө гоё харж явж болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч өвөөж гурил. Энэ хорвоод хүн болж төрснийх өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээ зогсохгүй хэн нэгэнд энэ нийгэмд ямар нэгэн байдлаар тустай дэмтэй ийм хүсэл мөрөөдлийг эргэн бүр сэтгэлдээ тээж аваасай гэж бодож байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч өвөөж гурил компани за мөн хүмүүнлэгийн үйлсэд хамтран оролцож байгаа Монгол Мед нэгдсэн эмнэлэгтээ талархлаа илэрхийлж байна. Нэвтрүүлгийн ивент эдгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Үзэгч та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн бол за мөн бусдад тус дэм урам зориг өгөхийг хүсэж байгаа бол манай нэвтрүүлэгт хандаарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа баяртай үзэгчтэй.